За би энэ дүгнэлтийг үндсэн хуулийн цэц гаргахтаа бас энэ дүгнэлтийн улс төр эргэцсэн үр дагаврыг бас сайн хараагүй болов гэсэн ийм ихтгэл өмжилтэй боллоо. За нэгдүгээрт бол энэ 4 жилийн хугацаанд ард түмнийхээ төлөөлөгч байна гэсэн энэ бүрэн эрхийг хязгаарлаж байна. Их хурлын гишүүний бүрэн эрхийг 6 сараар хязгаарлаж байна. Уулзалт хийж болохгүй гэдэг ч одоо юу гэсэн үг. Тэгэхээр чи бусад нэр дэвшгийг горилж байгаа хүмүүс болохоор уулзалт хийх боломж давуу байдал олгож байна. Хоёрдугаарт бид нэр үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсын их хурлын гишүүн засгийн газрын үүрэгт ажлыг хавсарч эрхлэх ийм үндсэн хуультай байна. Энэ бол засгийн газрын гишүүнээр хавсарж байгаа улсын их хурлын гишүүдэд дахиад давуу байдал олгож байна. Ягаад гэхээр засгийн газрын үйл ажиллагаа хийж байна, ажиллаа хийж байна гэдэл уулзаад байх нь шүү дээ. Нөгөө засгийн газрын биш гишүүд нь болохоор уулзч чаддгүй. Дахиад давуу байдал олгож байна. Ялгамжтай байдлыг бий болгож байна. За улс төрийн үр дагавар бол их ноцтой болно. Амыг хааж чадахгүй. Улсын их хурлын гишүүн 4 жилийн хугацаанд та бүхнийгээ яаж төлөөлсөн? Би ямар хууль санаачилсан? Би хуулийн хэрэгжилтэн дээр яаж анхаарсан гэдгийг одоо ярьж болохгүй гэж одоо ер нь яг юу гэсэн үг вэ? Тэ хаана ярих юм одоо? Тэ сонгогчтойгоо уулзалт хийж болохгүй гэж одоо юу гэсэн үг вэ? Би бол одоо хотод сонгогдсон гишүүн 500 мянган хүн амтай Баянзүрх дүүрэг Монгол улсын сонгогчдын 20% дангаараа 20% төлөөлүүлсэн тийм том газраас сонгогдсон. Жишээлбэл тойрын сонгогчтойгоо уулзах гэхэд 3 сар шаардлагатай байна. Тойроод явах шүү дээ 3 сар. Одоо бид нар чинь бүсчилсэн бүсээ сонгодог болцсон 5 аймгаас сонгогдчиход байгаа шүү дээ гишүүд чинь. Яаж тэр олон сумдуудаар явж амжих юм бэ? Нэг тайлангаа тавахгүй чинь чи баг хэдэн сар явахаар байгаа шүү дээ. Манай хөдөө орон нутгаа сонгогдсон гишүүд. Нөгөө талдаа ингээд хаалаа гэдэг энэ их үр дүнд хүрэхгүй. Ер нь сонгуульд өгөхөд ирэхээр одоо гишүүнч нэр ажиллаж байгаа анч бай, гишүүн бишэнч бай, нэр дэвшгийг одоо горилж байгаа хүн бол бас л алиал нь штэ. За ер нь өрийг энэ чинь өмнө болж исэн юмуд яриад байгаа шүү. Ард түмнийхээ өрийг банкны зээлийн өрийг тэгэлчихье. Хүнээ байдаг юм байл шүү дээ. Таалагдах гээд дуулж үздэг юм байл шүү дээ. Зурагтаар хоол хийж үздэг юм байл шүү дээ. Бүр ингээл хоол хийгээл гинт аюу гой хоолнууд хийгээл лайвтаал. Тэгээ эн чинь ерөөсөө алиалагч бол дуустдаг юм байл шүү дээ. Тэр орон зай хаач чадахгүй шүү дээ. Энд чи хийсэн ажлаа хууль тогтоогчоор сонгогдсон хүнийг чи хууль тогтоогчийнхаа хувьд хийсэн ажлаа ярьж болохгүйхээр тэр хүн одоо яах вэ? Нөгөө сонголтод алиалагч болоо л гэсэн үг шүү дээ. Тэгээ 126 чи алиалагчуд бол энэ одоо юу болох вэ? Энэ улсын их хурл. Чирк цаашаа болно шүү дээ. Драма цаашаа болно шүү дээ. Триллер цаашаа болно шүү дээ. Акшн цаашаа болно.